Залуу ажлынхаа эхний өдөр ламынхаа алдаа гаргав. Захирал 2 жил хагасын дунд хөдөлмөрлөж хулуу ургалтад тэр машинаар бүх хулууг цолж дараа нь буталж шороонд хайрж бордоо болгосон байна. Харин захирал үүнийг мэдсэн ч уралхаар түүнийг тушаал төвшөөд салин нээсэн байна. Учир нь энээр үрг гүшгүмийг тарагдах үйлдэл захиралд 20 сая хэмнэх боломж олгожээ. Учир нь машинаа тайсан зүйл нь хулуу нь хэрэггүй зүйлээ. Харин дотор нь байсан хулууны өрийг тусдан төлөөсөн байна. Учир нь энэ шинжээний алтад ургалдаг тусгай хулуу юм. Энэ зөвхөн хулууны өр гаргаж авах зориулагдсан энэ төрлийн хулууны зүйлээд маш сул ам чанар муутай хүнсэн дэрлэхэд тохиромжгүй. Зөвхөн бордоог эсвэл малын тижээ болгон ашиглахад тохиромжтой. Харин төглөөсөн хулууны өр нь боловсруулагдсны дараа эрэгтэйчүүдэд тусдаа бүтээгдэхүүн болно. Ачааны машин дөрөв хулууны өрөөс өдөржтэй дорон дээр хатана. Шинжээний халуун хурс хуурай ойр амьсгал хулууны өрийг ердөө 2 хоногийн дотор бүрэн хатахад тусалдаг. Дараа нь эдгээр үрийг ангилан ялгах хөвөлдөрт илгээн. Эхлээ шүүлтүр машин хац хөртлийг нь цэвэрлэнэ. Дараа нь тусгай өргөж хөрөмж үрийг ялгахад амтлагад илгээн. Ялгасны дараа үрийн хэмжээ жигэд маш цэвэрхэн болно. Эцэст нь шарж хальснаас нь солгосны дараа бүрэн боловсруулсан үрийг гаргаж авав. Хамаа хэл гоц жимсний өр хагас их хулууны өртөө зөвлөхийн аргагүй гэдэг. Учир нь хулууны өр нь тантаны хүчил болон олон төрлийн бичлэгийг дагуулдаг нэрчүүдэд бүхэн ашигтай. Олон газрын харьцуулсан эцэд шинжээний алтаагаас гардаг хулууны өр хамгийн сайн чанартай. Байгалийн амтыг хадгалсан хулууны өр болгоно махлаг дугуй хэлбэртэй. Аман тэгэхэд шаржгануур сайхан амттай. Бас харилцах шаардлагагүй шууд идэж болно. Маш тохиромжтой 100% цэвэр зөвхөн хулууны өр л орсон. Ямар ч нэмэлт бод загуулаагүй. Байгалийн гаралтай шарсан хулууны өр богшиг зажлах тусам амтан нэмэгддэг. Өдөр бүр баг зэрэг идэхэд зөвхөн амттай төдөөгийн эрүүл мэндэд тустай.